Бичээж Стенүн Эрдлийн зохины дуйл 1-р бүлгийн 1-р хэсэг. Тэртээ 1993 оны хаврын эхэн сарын шөнийн 8 Улаанбаатар хотод хаврын урь орох шинжгүй хүйтэн жавар үлээсэн зэврүүхэн хүйтэн өдөр галт тэрэгний вокзал дээр буусан хүмүүс ачаага чирсээр зүг рүү яаран явж байлаа. Тэр хүмүүсийн дунд нэхий хүрэм жинсэн өмөдтэй цэвэрхэн цагаан царайтай нэгэн залуу вагоноос ажуухан бууж ирэв. Нэг гартай томхон цүнх, нөгөө гартай нэг настай болов гэмээр жаахан хүүхэд тэрсэн тэр залууг төгөлдөр гэдэг. Хэдэн жилийн өмнө алсын Европыг зорин явсан хүү ийхүү эх орныхоо хөрсөн дээр дахин хөл тавьж буй энэ. Тэрээр өвдөг дээрээ сөхрөн хүүхдийнхээ ноос малгайг засаж янзлаад духан дээр нь үнэрлээд бослоо. Хүүхдийн хазар нь улааж том дүрлэгэр бор нүдэ гайхан эргэлдүүлнэ. Социалист нийгэм нуран унаж хүмүүс шин цагтаа учраа олох гэж тэмцчин бодолж байсан он жилүүд. Хуучин танил өнгө дөрхөн бүдгэрж шинэ нь хараахан бүрэлдээгүй энэ хотод хүн бүр хаашаа явахаа мэдэхгүй мэт сандрангуй алхана. Төгөлдөр жалгаагүй. Хаашаа явахаа хинийд очихоо үнэхээр мэдэхгүй байлаа. Хүйтэн жаварт хүүхдэд дарахаас сэргээлэн улам чанга тэрсээр ойролцоох цааны газар руу ороод суул ширээнд сунгууд цүнхнээсээ савтай суу гарган санаа алдснаа. Эгчээ үүнийг жаахан бүлээсгээд өгөөч хэмээн зөөгчөөс гуйв. Удалгүй сүгөх хөгсөн хүүхэд ход инээн бяцхан гараа сарвуулзуулан тоглож эхлэв. Том хүрэн нүдтэй болцгор цагаан хазартай тэр өхөөрд мохныг гэгээ гэдэг. Хүүхдийн инээд хорвоогийн хамгийн гайхалтай дуу гэдэг үнэн бололтой. Төгөлдөр саяхны хүртэл уй гашуу айц хоёрын дунд амьдарч байсан ч охиноо инээхэд цээжин дотор нь үл мэдэг гэгээ тадан дотор нь ууж ирж байв. Тэрээр охиныхоо духан дээр үнсэн өхөөрдөөд аав нь охиныхоо төлөө чадах бүхнээ хийнэ хэмээн дуулдах төдийхөн шивнээд цантаж бүүдээсэн цонх руу ширтэн хоёулаа хаачдаг хэрэгв. Балдангуйх хуучиндаа байгуулв хэмээн бодол хийлэн хэсэгсв. Эцэст нь нэгийг шийдсэн бололтой угсгийн босоод охиноо сайтар тэврэн гадагш гарч өөрт байсан 100 хэдэн рублээ солиулж төгрөг болгосны дараа таксийн 100 долоон буудал явъя хаа гэжээ. Такси ажуухан хөдөлж танил атлаа танихгүй болсон хотын гудамжаар дохиогоо нэвчүүлсээр давхин одлоо. Галт тэрэг баруун хойш өдөр шөнөгүй давхсаар байлаа. Анх суухдаа бие бэрүүгээ болгоомжтой харц чулуудан ачаага хаан тавихаж мэдэхгүй сандарч байсан 20 гаруй монгол хөвгүүд хэдхэн хоногийн дотор нэгнээ таньж эхэлжээ. Нэг нь дуайлаж нөгөө нь нутаг усныхаа тухай ярьж зарим нь Европ гэдэг газрын талаар сонссон үнэн худал нь үл мэдэгдэм үлгэр домог шиг зүйл ярьцгаана. Нэг купен таарсан 3 хөвгүүн удалгүй нэгэндээ дасав. Төгөлдөр цонхны хажуугийн суудалд тухлан сууж жирэлзэн өнгөрөх ой мод хот тосгодыг чимээгүй ажиглана. 16хан настайч наснаасаа илүү буйртай харагдах тэр хүү өргөн цээжтэй өндөр нуруутай бөгөөд цэвэрхэн төрх ухаалаг харц цэгцтэй яриан түүнийг үеийнхэн дундаас эрэхгүй ялгаруулна. Эсрэг талд нь суусан бадрах хөлөө ачин тухлаад "Найзаа нэг юм хэлэх үү? Манай нутгийнхан чинь орос хүүхнүүдийг их царайлаг гэдэг юм байна лээ. Чех хүүхнүүд бүр илүүг нь буцаж хэрэгтэй та нар чинь их нэртэй ирэх юм биш үсттэй" гэд инэв. Чеклээд сургуультаа тэнцэж төгсгөөлөд хүүхэн бол дараагийн асуудал гэж дарах өнгөөр хариу өглөө. Чээж бас дотроо бодоод л явж байгаа. Би л чанга хэлчихлээ шүү дээ. Би л ав тийм юм бодохгүй гэж төгөлдрийг ярианд оролцоход бадрах гайхсхийн яагаад зэнхэр нүдтэй шар устай хүүхэн талагддгүй юм уу гэлээ. Бид сурах гэж явж байгаа. Аав ээж маань хамаг найдвараа тавьж үтсэн. Хүний нутагт очоод
Хүүхэн эргүүлж явах зав гарахгүйз. Тэгээд ч аав маань харь шашинд таагүй ханддаг. Надаас бүр ам мөчиг авсан гэж боддоо. Бадрах тас хөхрөөд за төгөлдөр минь. Эр хүн ингэж ярьж байгаад хамгийн дөрөнд дурлцдаг юм шүү дээ. Гэхэд тулгаа уншиж байсан намаа хаагаад тэгээд ч хүний сэтгэлийг үндэс угсаагаар нь таварлах хэцүү. Миний хувьд сэтгэл зүрхэл чагнана. Хэмээн 50 нар хэлв. Төгөлдөр мөрөө хавчин бодлогширч сууснаа. Өвөрхөх нөхөрлөх тухай бол тийм л дээ. Гэхдээ хэдүүлээ насан ч хүрээгүйж ийм юм яриад л. Сайн сурж чадварлаг мэрэгчлэлтэн болох нь нэн төрөний асуудал гэснээр тэр яриа өндөрлжээ. Галт тэрэг хэдэн улсын хэл дамжин үйл таних өртөө бүхэнд төр саацаар эцэст нь Чехословак улсын нэгэн үйлдвэрийн хотод ирж зогсов. Цонхны зан улаан дээвэртэй байшингууд эгнэн харагдаж, чулуун замтаа удамжаар яаруу алхах хүмүүсийн яриа огтхонч ойлгогдохгүй авиа болон чихэнд сонсогдно. Намрын сэрүүн салхи өртөөний тавцангаар үлээж, алсын бараанд яндан бүхий үйлдвэрийн барилгууд сүүмэлзэнэ. Төгөлдөр мөрөн дээрээ цүнхээ тохон урт амьсгаа авахад түүний өмнө цоошин ертөнц ийхүү үүдээ нээж байлаа. 7 буудлын эцэст автобусны буудлаас холгүйхан үзэмж муутай нэгэн байшинд бүрээс нь энд тэндээ урагдаж саламраад салхинд дэрвсэн умгар боргер нь байхаагаад гэрт 50 орчим насны туранхай борьер эхнэр болох 40 гаруй насны махлаг шар хүүхэн 2 хүүхдийнхээ хамт амьдрна. Энэ айл бол төгөлдрийн аавын холын хамаатан балдангийнх. Эхнэр нөхөр 2 социализмын үед тогтсон ажилтай, тогтмол цалинтай, под хийсэн амьдралтай байж, харин зах зээл эхлэмэгц ажиллаж байсан газрууд нь үүдээ барьж хоёул ажилгүй болжээ. Угаас ажил төрөлд хойроо унхаагүй энэ айлын амьдрал дорхноо уруудан, орлогогүй шахам, өлмөн, зэлмэн, өдөржин хэрүүл уруултай амьдрах болсон аж. Дээр нь архинд ч баахан дуртай. Том хүү чалхаан төгөлдрийн үеийнх. Хаяахан алдаг оног ажил хийж хэдэн төгрөг олгоч тэр нь амьдралд үл хүрнэ. Бага охин Чанцал 17 настай. Айхтар хөөрхөн биш, ээжээ дураасан цайвар арьстай, туранхай гойлог охин. Нэг юм гэр бүл үдийн цай бололтой тогоонд буцлах зүйлийг хүлээн дүнсэж суутал, гадаа нь машины дуугарч төдөлгүй хүүхэд тэрсэн өндөр цагаан залуу орж ирсэн нь төгөлдөр байв. Тэд минь дусаа мэдлэлцэн золгоцоож хэрэг учраа ярилцав. Балдан эцэнхийн нүрээ илэнгээ нэг л ёоз мутайхан амьдрал үнэхээр хэцүү байна да. Өнөөдөртөө хоноо нь үз. Маргаашнаас аяа бодоорой. Бид өөрсдөө яая гэж байна. Нээлуунаас чулуунан дээр гэж бовтнов. Оо аха, тэгэлгүй ахав. Уг нь аавын нэгдүү хотод шилжиж ирсэн сурагтай. Чуухан хаан байгааг нь мэддэгвэ гэж хариуг нөгөөд муу аав минь мөн ч их тусалдаг байсан да. Надад тус болохгүй нэ хэмээн гайхшран бодож суудал тоогоотой хоолж болж бүгд хоололцгав. Гидсээр хийсэн шингэн бантан байсан тул охиндоогч чадсангүй. Замдаа авсан одоо бараг дуусаж буй орос сүгэ бүлээсгэн өгчгөөд Чанцлаа миний дөө. Охиныг маань анзаарч байгаарай. Ахан дэлгүүр ороод ирээ гэд босоход гадаадаас ирсэн ганган дэгжин царайлаг ахад аль хэдийн сэтгэл алдран догтлож суусан охин уухаантаас босоод гэгээг өхөөрдөн тэвэрлээ. Төгөлдөр автобусны буудлын тэндэх дэлгүүр орж үзвэл үнэндээ хүн авчихмаар юм юу ч байсангүй. Хоосон шахуу лангу өгтжээ. Бараг суугаагаараа зөөрмөлөж суусан бандгар цагаан худалдагч бүсгүй бонц хийнч очоод ууртаа нарахгүй хялам хийснээ дэгжин царайлаг залуу зогсож буйг хараад тэр дорой царайгаа төв болгон та юу ах вэ гэж мишэлцав. Сүү мах хайгаад л манад байхгүй л дээ. Динжин мянган зах руу очвол яадаг юм бол. Харин яаруу хэрэг болоод төгөлдрийг эргэн гарах гэдэл худалдагч бүсгүй түр хүлээгэж энүүхэнд хідэн үхэртэй аль би
сүү тараг зардгийм махчууж мэднэ. Харин өдийд дуусчихсан болов да гэв. Гэр нь хааны бол гомдлын мөр очиод үздэг юм уу? Худалдагч хүүхэн урайлахын гэгчин аргагүй гадагш гарч тодорхой зааж өгөөд чи энтгийх биш бололтой. Хэрэг гарвал надад хандаж байгаарэ. Намайг Цэма гэдэг хэмээн айлгүйдэн инээд алдаад гар барилаа. Ашгүй нөгөө айлд мах сүү тараг байж төгөлдөр боломжоор аваад яаран буцлаа. Гэгээ охин гидс нь өсөхгүй л бол уйлж ундууцдаггүй мөрөөрөө дөлгөөхөн хүүхэд. Хоньны махаар хийсэн хагас аягхан бантан жаахан тараг идээд гидсэн цадсан бололтой хот инэн чанцалтай тоглоно. Төгөлдөр цүнхөө удлан нэг шил арих гарган балтанд эхнэрт нь уудтай чихэр чанцалд гомсог цамц чалхаад 3 хайрцаг янжуур бэлгэлв. Ховрын юм харсан тэдний хөмсгний атраа арилан шуугилдаж ааш зан ил сайхан болоод ирлээ. Чалгаа архийг задлан автагаа хизээ азааны найзууд аятай инээ талдан ууж эхлэв. Ер нь тэр хоёр арх олдвол хамтдаа ууждаг аж. Лонхтой арх тал болоод ирэхин алдад халамцаж эхэлсэн балдан "Хөөмн амьдрал үнэхээр хэцүү байна. Танаа аавын хууг нь партизанда байсан бол чи юу гэж энд суух вэ? Цаадуул чинь маллна гэд хаавсан завхан луу нүгэд 2 жил болж байна. Энэ жил их хүнд өвөл болсон. Их л хэцүү байгаа дуулсан" гэв. Энэ тухай чехэд байхдаа дуулсан. Дээр нь нэрмээс болж очоод яах ч юм бэлээ гэд төгөлдөр санаа алдав. Тийм. Чи эндээ ажил олж хээ. Гадаадад сурсан хүнийг хааж уухантаас ажилд авна. Охиныг чинь яах вэ? Бид харж өгье. Энэ чанцал хүүхдэд их сайн. Ээжтэйгээ хамжаад харж асарч дөнгөн үз гэж тултраатан шүлсээ өсчүүлэх балдан тэс өөр хүн болчихлоо. Саяхан л өнөөдөртөө хоноод маргаашнаас аяа бодорой гэж байсан балдан 3 хундаг архины дараа хайлсан туглаг шиг зөөлөрсөнд төгөлдөр огт итгэсэнгүй. Зөвхөн маргаашийн ирээдүйн талаар санаа зовнон бодлогширч байлаа. 1-р хэсэг төгсөв. Эрлээ зохины дуйл. 1-р бүлгийн 2-р хэсэг. Чехословак явах тэр жилийн 100 партизаны сангийн аж ахуйд нэгэн жижиг шууган дэгдсэн нь анагаахын дээд сургуулийн оюутан ануужин гэр бүлийгээ хамт хамаатныхаа айлд хэд хоногоор ирсэн явдал байв. Тэр үед анагаахын дээд сургууль сурдаг оюутан гэдэг нь хэн хүний бахархал төрүүлэн явдал байсан бөгөөд ануужин өөрөө ч нүд булаам үзэгсэлэнтэй охин ажээ. Өндөр гойлог нуруутай, цайвар толгор арьстай, мөр давсан намирсан хар хүрэн үстэй, том хөх, холболдсон бандгар өгзөгтэй үнэхээр шохоорхом сонирхмоор үлгэрийн гүнж гэмээр охин байв. Энийхээр 2 нүд нь жогтой харц тодруулан хазар дээр нь эгдүүтэй хонхорхоо гарна. Дэгжин цэвэрхэн хувцлалт, өөртөө итгэлтэй байдал нь тэр хавийн охид бүсгүйчүүдээс эрэхгүй ялгарна. Түүнийг аав ээжийнхээ хамт ирснийг мэдснээс хойш партизаны залуусын ярианы сэдэв ганцхан ануужин болжээ. Зарим нь худаг дээр таарах гэж эргэлдэж, зарим нь дэлгүүр хүртэл араас нь даган хамаатнууд нь орох шалтак хайна. Нэгэн захиа бичиж, нөгөө найзаараа дамжуулан сэтгэлээ нээж, энэ бүхнээс төгөлдрийн үеийн банд нарч хоцорсонгүй. Хотоос ирсэн хөөхөн эгчэд санаархаж бяцхан зүрхэндээ анхны дурлалын гал асан ядаж ганц удаа инээмсэглийг хүсцгээв. Гэвч ануужин хэнийг ч тоосонгүй. 21 настай анагаахын оюутан охин 16-та банд нартай үерхэн гэж юу байх вэ? Тэдний захиа болох үерхлийн санал эжингүрсэн хацрыг тоглоом шоглоом болгон өнгөрөөдөг байлаа. Гэхдээ ануужингийн анхаарлыг татсан ганц хүн байсан нь төгөлдөр. Үеийнхнээс өндөр нуруутай, чирэг биерхүү тэрхүү, бусдын адил араас нь эргэлдсэнгүй, захиа барьж очсонгүй, зам тосож үг үтсэнгүй. Таарлахдаа элдгээр мэдлэхээс
өөр илүү дутуу үйлдэл гаргасангүй. Анхандаа ануужин үүнийг анзаараагүй. Хоног өдрүүд өнгөрөх тусам өөрийг нь огт тоохгүй байгаа энэ хүү сонирхолтой санагдаж овоо ширтэ бацсан байна да хэмээн нэгэнтээ дотроо боджээ. Партизаны сангийн аж ахуйд төгөлдрийнх под хийсэн амьдралтай айлын тоонд орно. Хэдэн үнэтэй сүү цагаан эдэгээ хот руу оруулж зардаг ажилсаг хүмүүс. Өдөр бүр хийх ажил араараасаа ундрах тул төгөлдөрт үеийнхэнтэйгээ адил охин эргүүлж явах зав байгаагүй. Хашаа хорооны ажилд туслаж аав ээжтэй нэмэр болж хоёр дүүгэж удирд нь чиглүүлж нөмөр түшиг болох хагаад өчүүхэн төдий зав чөлөө гарвал эвдэрхий радио цаг задлан оролдож суудаг техник сонирхдаг хүү байлаа. Нэг өдөр ануужин зориуд зам тосон уулзаад мэд мэдсний эцэст чи Чехословак явах гэж байгаа гэсэн үү? Тэмс сурснаас ахлах сургуулаа төгсчхөөд дээд сургуульд явбал дээргүй юу? Гэж үг өдөв. Төгөлдөр хэсэг дуугүй зогсноо. Би техник сонирхдаг. Хийж чадах юмаа л хий гэсэндээ хэмээн хэвлүүхэн хариулжээ. Яагаад ч юм хамгийн дэгжин даашинз гоёмсог төвхө сонгож өмссөн ануужин ярилцахыг хүссэн ч яриа олигтой болсонгүй. Өөрийнх нь анхаарлыг татах гэж улаарын гүйдэг залуус дассан ануужинд тэс өөр мэдрэмж төрж байсан ч төгөлдөртөө дахиж таарсангүй. Хэд хоноод хот руу буцжээ. Хөөй төгөлдрөө гэж чанга дугаар дуудахыг сонсоод бодлоосоо ангижран цочин харвал аав хүү хоёрын царай эрээн бараан болж хэл ам нь улам олширчсан байхаагаад гуйвсаар өндөх чалхаа анда дахиад ганцын байвал өгөөч бүр хорхоо хөрчлээ. Хэмээн шалсаар дэрэгдэн ирд сув. Уг нь аавдаа өгөх гэж авсан нэг юм байгаа л да. Та хоёр авбал авдаа. Мундаг, ёстой миний найз гэд чалхаа баярлсан янзтай мөрөөр нь тэрэн шүүлстэн үнсэх төглөө. Аав хүү хоёр элдвийг чанга дугаар хүүрнэн хэрэлдэж бас эвлэрч хөхөрч наригсаар хоёр дахь шил архиаж хоослож орхилоо. Балдунгайж хэмжээнд болсон бололтой нэг мэтгэд хажуултан хэвтээд нам унтчихв. Харин чалхаа улам сэргэж яриа новширсан амтан босон хувцлаад алив төг янда хоёулаа энүү хүнднийг айлд орчхоод ирээ. Бос явъя гэв. Өө яах юм бэ? Би эртхэн амармаар байна. Тэгээд ч охин маань уулын шүү дээ. За зүгээрээ. Энгүүл би гомдно шүү. Чалхаа нудраг зангидан хөмсгөө атруулснаа залжин инээмсэглэн 3 хүн хашааны цаана очиод ирээ. Хань болоод явчихал да хэмээн шалав. За удахгүй бол тэгээ дээ. Айлын нүмерт толгой хорогдож яваа болоод ч тэрөө угийн гүдэс зөөлөн зантай төгөлдөр согтуу хүнтэй маргалдаж муудалцахыг хүссэнгүй. Гадаа тас харанхуй. Гудамжинд ёлтоогч гэрэлгүй хаанагтай ноход яр хузалдана. Хаврын хүүдэн зэврүүн салхи хаврыг нэвт үлээж бүртийг жүүлгүй тэнгэрт одод яриажээ. Нээрэл 200 метр алхаад балдангийнхыг бодвол хавьгүй цэвэр цэмцгэр айлд ороход 30 орчим насны махлаг шар хүүхэн бас нэг жаахан хүүхэд байв. Чалхаа ормогцол хүүхнийг хүзүүдэн тэрвэрч хөх хөөгзгийг нь ирээ цэргүй бадлан сайхан хүүхэн шүү. Нөгөө ажилдаа хийчнээ сайн гэж бовтонсаар хоймор голлон суулаа. Өнөө хүүхэн ичиж эмээж байгаа ч юм алга. Цааялах зураа том хөхөө булбуунуулан тас хөхрөөд энэ чалхаа нэр алан шүү. Донтой гэж хэмээн айлгуйтав. Энэ манай хамаатны залуу гадаадаас дөнгөж ирэхээр нь дагуулад ирлээ. Чэд аль нь үздэй? Өө тийм үү. Би харж байгаагүй юм байна. Юм байвал гаргаад ирээ. Төргөл. Гэсээр нэг шил арх задлуулан хүүхэнтэйгээ хуваан ууж орхиод ахиад л архиныхан агсарч эхлэв. Надад мөнгө алгаа. Байсан бол хамар хашааны долгоор эмээ найрка зарж байгаа. Аваад өгчихсөн гэж хүүхэн арга ядсан янзтай өгүүлэхэд төгөлдөр тэр нь хэд гэдгийм бол доо. Би аваад өгье. Гэсээр гарч хашааны хаалга тогшин нүдэж байж
арайхийн нэг шил архи авч эргэн ирлээ. Гэтэл гэрийн хаалга тадан орвол чалхаа өнөө хүүхэнтэйгээ улаар нь ноцолдон орчноо умартан янаглалын халуун галд автчихсан айхалж байх нь тэрэ. Ижиж үхэх шахсан төгөлдөр архиа үлдээчгээд сандмэнд гараад явчихжээ. Хэлний бэлтгэл хичээл сургууль гээд завгүй өдрүүд араараасаа өнгөрч эхэндээ дэлгүүрээс талах авах гэж хэдэн үг эвлүүлж ядан сандардаг байсан монгол хөвгүүд удалгүй чихэн онгойж багш нарын яриаг баг багаар ойлгож эхлэв. Өдөр нь хичээлдээ сууж оройн нь дотор байрандаа шинэ үг цээжилж толь бичиг эргүүлэн маргаашийнхаа даалгаврыг хийнэ. Зарим шөнө нь гэрээ санаж нууцхнаар санаа алдах ч үе бий. Төгөлдөр өмнөө тавьсан зорилгоос хазаахгүй хичээн хүний нутагт ирсэн үүргээ заавал биелүүлэх ёстой хэмээн зүтгэж хичээлээсээ хоцрохгүй шамдаж байв. Бусдын адил амралтын өдөр зугаа цэнгэл хөөцөлдөхөөс илүүтэй ном дэвтэр сөхөж эвдэрхий эд анги оролдож суух нь түүнд илүү сонирхолтой санагддаг. Харин бадрах тээс өөр хүн. Хичээлээ болохын гэхдээ хүнтэй амархан танилцаж энд тентхийн үдшилэх дурагдана. Чех охтын инээмсэглэл элен далангуй зан гайхан биширж үе үе нэгэнд нь сэтгэл алдран хэдэн хоног доглож яваад удалгүй мартчихна. Тулгай гаднаад дуу цөөдөөж тэднээс дутхгүй. Тооцоотой хэрсүүдэр залуу ямар хүнтэй нөхөрлөж болох хинээс нь зай барихаа хүртэл бодож явна. Хаяа нэг болзоонд явчихсан ч маргааш нь юу ч болоогүй мэт хичээлдээ суудаг байв. Төгөлдрөл ганцаараа өөр ертөнцид амьдарч байгаа мэт. Наадах чинь хүн биш, машин байхаа гэж бадрах нэгэнтэй тоглоход дурлах цаг ирвэл өөрөө дурлана үз хэмээн тулгаа өмөрөнгүй хэлж үлээ. Цаг хугацаа урсан өнгөрсөөр. Нэг орой бадрах тулгаа хоёрын шахалтанд аргагүй эрхэнд оюутны үдшилтэд очих болов. Ганц орой яваад ирэхэд яадаг юм? Хүнтэй танилц. Амьдрал зөвхөн хичээл биш шүү дээ гэж бадрах хоргоож тулгаа дэмжин очичход л гараад ирье. Чех найзуудаа гомдоож болохгүй хэмээн ятгахсаар төгөлдрийг дагуулan явжээ. Гэвч үдшилгийн танхимд дурамчхан хөл тавьсан тэр мөчөд эргэн тойрныхоо бүх зүйлийг бүдгрүүлэх мэт онцгойрон гэрэлтэх нэгэн охинтой харц тулгараад ёстой л ховстуулах шиг болсон юм. Том цэхэр нүд нь очтон мэлмэрч алтан шаргал үс нь мөрөн дээгүүрээ асгарсан өндөр гойлог би урт чулуун хөлдөө тэр охин бол Францын гоон үзэсгэлэн Чех эцгийн ялдам төрхийг өвлсөн Мишель байлаа. Партизанд байхдаа үзэсгэлэнтэй монголжин ануужингч үл томсорлож авсан төгөлдрийн зүрх анх удаа учиргүй хүчтэй зохилж эхэлсэн бөгөөд харцаа салгаж үл чадан алмаар нь зогсжээ. Амьдралыг нь оронгоор нь өөрчлөх хүнтэйгээ анх удаа нүүр тулж байгаагаа тэр мөчөд төгөлдөр өөрөө ч мэдээгүй лээ. 2 дугаар хэсэг төгсөв. Эрли зохины дуйл 1-р бүлгийн 3 дугаар хэсэг. Түнэр харанхуй гэрт гэгээ охины үл мэдэг амьсгалаас сонсогдно. Цэвэрхэн угаасан хүүхдийн ховзос сүүний үнэр холилдон умгар бор гэрийн арх удааны үнэрийг төрч чадваа дарж орхисон мэт. Чанцал хажуу тийшээ харан хэвтэж хаяа бяцхан охиныг чагнан хүнжил нь хөдөлсөн эсхийг тэмтэрч үзнэ. Гэгээгээс бас төгөлдрийн бэлдэж өгсөн цагаан хэрэглээс Европсын гоё анхлан үнэр сэнгэнэж цаанаасаа л халуун дулаан мэдрэмж төрүүлж байв. Эдүгэ 17 настай чанцал хүнд хэцүү амьдрал үргэлжин арх тамхины эхүүн үнэртэй орчинд өссөн охин. Хичээлээж бараг хайсан. Ямар байсан ч дулаан ховц бүхэл дэвтэр үзэгч байхгүй. Ангийн найзуудаас нь бас ойр хавийн зарим охид ямар замаар яаж мөнгө олдгийг тэр мэднэ. Нэг найз нь энэ зам руу орох тухай ятгаж үзсэн удаа бий. Гэвч чанцал арай л зүрхлээгүй. Чухам яаж эсгээ шийдэж ядан гутарч явтал холын хамаатан гэгддэг төгөлдөр ах нь гинэд хүрээд ирлээ. Эхнэр нь бурхан болж охиноо дагуулan нутаг боцсон нь энэ гин.
Өндөр нуруутай, цэвэрхэн хувцастай, намуухан дуугаар ярьдаг тэр залуу нэл хогноо тэрвэрч хооллож, хүнжлийг нь засаж, унтуулахыг хараад Чанцлын сэтгэлд урд өмнө нь төрж байгаагүй нэгэн догтлол төржээ. Тэр нь яг юу болохыг өөрөө ч сайн мэдэхгүй. Гэгээ нэгэнтээ уйлагнан хөрвөөхөд Чанцал хүнжлийг нь засаж өгөөд үйл ялэг аргад нь тайвшруулад сэм шурган хүнжилд нь орчихов. Яг энэ мөчөд сонин мэдрэмж төрөн доошоо чигт нь орж амьсгалан давхцаад ирлээ. Би лавгийгийг асран халамжилж чадна. Бас төгөлдөр ахад ч гэсэн түшг болж чадна. Хэмээн бодох уяа өнөөх мэдрэмж улам хүчтэй төрж өөрийн ирэхгүй хөхөө элбэн дотоож руугаа гараа шургууллаа. Чанцал царайлаг хөөхөн гэхээргүйж гойлог туранхай биетэй цэвэрхэн цагаан царайтай охин ангидааж дээгүүрт ордог. Хайрын захиа олныг авч байснаас гадна үеийн баянттай үерхэж тэр бүхэл үнсэлцэж үдсэн. Гэвч түүний сэтгэл кино болоод ном зохиолд гардаг шиг догдлож, дурлаж, санааширч сүйд болсонгүй. Гэтэл төгөлдөр ахыг орж ирсэн цагаас хойш зүрх нь амаараа гарчгшинхан болиглож, өн холын мөрөөдөл думбах нь юуных вүлээ? Тэр бүхэл Эремийн нандан харилцааг учиргүй хөвгүүлэн төгөлдөртөө амьдрах тухайж бодож эхэлжээ. Гэнэт хашааны хаалга дууран хөлийн чимээ ойртоход Чанцал сандран дотоожноосоо гараа гаргаж амжив. Төгөлдөр ахаа, та юу? Тог тасарчихсан. Бас лаа дууссан. Гэгээ энд байна гэж арай ядан шивнэв. Харанхуйд тэмцчин ойртох төгөлдөр охиноо тэмтэрч үзээд санаа намарсан бололтой. Чи унтааг байсан юм уу? Дуун уйлв гэв. Нойр хүрсэнгүй. Гэгээ саяулаад би өөрт нь орчихлоо. Та цаагуур нэвтчих. Энэ үгийг Чанцал зүрх гарган арай ч үхэлжээ. Харин төгөлдөр ихэд тэнгэлзэн амьсгаадаж байснаа. Чи энэ орон дээр гэж бовтноход чалгаах унтд юм а. Согтой өрөөл төвхтө хэмээн хариулав. Охиныг минь харж өгсөнд баярлалаа минь дөө гэж бовтнох төгөлдөрт өөр арга байсангүй тул хүнжилж шургаад гэгээг өөртөө ойртуулна хэвтээд хэд хоногийн турш галт тэргээр явж нойр хоолгүй явсны эрхэнд төдөдөлгүй нам унтжээ. Харин Чанцлын нойр улам бүр хулжин гэнэтхэн мөрөөдөлд автлаа. Аав нь тажигнтал хурхираж, ээж нь үе зүүдлэн бовтнох хагаад хойсгнуур салхинд гэрийн өрх үл мэдэг сэрчгэн дэрвэн. Хэдхэн хормын дотор зүрх сэтгэлийг нь буснуулж орхисон төгөлдөр гар сунгахад хүрх тийм ойрхон хэвтчгээд жигдхэн амьсгалах нь дур хүслийг ахиад л өдөөж эхэлжээ. Чехословак дээрээ өнгөрүүлсэн эхний жилүүдэд Монгол хүүгүүдийн нүдэнд бүх зүйл шинэ, сонин содон санагдж байсан бол 3 дахь жилдээ тэд энэ хотын амьдралд баг багаар уусан дасжээ. Өдөр бүр хичээлдээ сууж, үйлдвэрийн автоматжуулалт, машин тоног төхөөрөмжийн хичээлдээ шамдан, дадлагын үйлдвэрт ажиллан, дотор байрны давчин өрөөнд шүн дүл болтол хичээлээ давтсаар хүүхэд наснаасаа хагацж, жинхэнэ эр хүн болж төлөвшөж байлаа. Гэвч тэд өөрчлөлтийн хэрээр эх орнон ч мөн өөрчлөгдөж байв. Монголд ардчсан хувьцгал ялж, хуучин тогтолцоо нуран унжээ. Тэдний гадаадд илгээсэн байгууллагуудын сураг тасарч, нэгэн цагт баригдана хэмээн этгэж авсан үйлдвэрүүч зогссон тухай мэдээ үе дуулдана. 20 гаруй Монгол хүүгүүдээс зарим нь сургуулаа орхин өөр улс руу 8-нд явж, зарим нь нутаг уцаж, эцэст нь 10-аадхан хүн л үлдсэн байлаа. Бадрах үе санаа алдан буцаад очивол яадгийн бол доо. Аав ээж минь хөгшөрч байгаа бах та хэмээн үгэлдэг байв. Тулгай харин урдын адил дуу цөөдөөж дотроо ихийг бодно. Буцлаа гэд биднийг юу хүлээж байгаа юм? Харин энд амьдрах арга байна. Ядаж мэрэгжлээрээ юм хийж болно хэмээн хэлэхэд бадрах эргэлзчихнэ.
Гэвч энэ хоёрын хэн ч төгөлдрийг орхиод явах тухай үнэн сэтгэлээсээ бодож чадсангүй. Учир нь төгөлдөр аль хэдийнэ Мишель Новаковтой хувь заяагаа холбочихсон гал галуун дурлалын амтанд шатаж яваа. Франц их Чех эцгийн цус холилдсон тэр бүсгүйг анхаараад төгөлдөр тэнгэрээс буусан савхиусан тангир мэт санаж үлээ. Том цэнхэр нүд мөрөн дээгүүр нь алтаран асгарах шаргал ус, өндөр гойлог бие, энийг бүрдээ орчноо гэрэлтүүлэх шиг ялтам дөрхөн хэний ч харцыг эрэхгүй татна. Жижигхэн хотынхаа залуусын дунд Мишельд сэтгэлгүй хүн бараг үгүй гэхэд хэлсдэхгүй. Гэхдээ төгөлдөр түүний гоо үзэсгэлэнд бус хүн чанарт нь татагдсан юм. Мишельд бусдын адил өөрийг нь тойрон эргэлдэх залуусыг төдийлөн тоодоггүй байсан ч энэ монгол хүүг сонирхгүй байж чадсангүй. Бусдын өмнө бүхэлдсэн тал засахгүй мөртлөө бүдүүлэг биш хэлсэн үгэндээ хүрдэг, хүнд хүчээр ажиллаас хаширдаггүй, найз нөхдөд хизээч орхидоггүй тэр зан нь Мишельд урд өмнө нь таарч байгаагүй шинэ ертөнц шиг санагджээ. Тэр өөрөө шалтак гарган өөрөө дөхөж ирдэг болов. Хичээлийн завсарлагаагаар мэдлэн дадлагын газрын гадаа санаандгүй таарлцсан дур үзүүлнэ. Хэл мэдэхгүй мэд дүр эсгэн энгийн зүйл асууна. Төгөлдөрч өөрийн ирэхгүй инээмсэгэлд сурсан байлаа. Мишелийн аав Карл Новак охиныхоо сонголтыг эхэндээ ажиглаж байсан ч удалгүй төгөлдөрт сайн хандах болов. Фермийн ажил туслахаар очих бүрд гахан хашаа цэвэрлэж, эвдэрхий тракторын учрыг олж ямар ч ажлыг гололгүй хийдэг монгол хүүг хараад тэрээр дотроо үнэлдэг байжээ. Энэ хүү гараараа амьдралаа босгож чадна хэмээн эхнэртэй хэлэхэд Катрин юу ч дуугарсангүй. Том хүү Томаш нь төгөлдрийг даган машины эданг оролдож Багдуу Якуб Монголын тухай элбэг шалгаан хэдэн монгол үг сураад инээлтэнэ. Тэр хоёрын хувьд төгөлдөр хэдийнэ хүргэн бос төрсөн ах шиг нь дотн нэгэн болжээ. Харин Катрин Дюпон л ганцаараа хүйтэн хэвээр үлдэв. Францын нэр хүндтэй шашны зүтгэлтний охин тэрээр эцгийнхээ нэр төрөөр үргэлж бахархна. Үзэл бодлоосоо болж Францыг орхин Чехэд ирсэн эцэг нь энд олон жилийн турш сүм тэргүүлэн хүндлэл хүлээж насан эцлэх хүртлээ зарчимдаа үнэж явсан тухай Катрин байнга дурсан ярьдаг байлаа. Гэвч тэр хүмүүжлэн Катринд өрөвдөх сэтгэлээс илүү бардам зан үлдээжээ. Тэрээр хүмүүсийг хөрөнгө мөнгө боловсрал гарал үүслэр нь хэмждэг байв. Охиноо нэр хүндтэй өндөр боловсралтай айлын хүнтэй гэр бүл болно гэж төсөөлдөг байсан болохоос хаа холын Монголоос ирсэн ирээдүйн тодорхойгүй залуутай амьдралаа холбоно гэж хизээч бодож явсангүй. Төгөлдрөөс өө хайгаад ч олдоггүй нь түүний дургүйг бүрчих хүргэнэ. Хүний нутагт ирсэн олон залуус шиг замаа алдан архи дарсанд орооцолдсонгүй. Өдөржин хичээлдээ сууж чөлөө гарвал Карелийн аж ахуйд туслаж гараараа юм бүтээж суудаг нь нүдэнд ил. Хамгийн гол нь Мишелийг ширтэх харцанд нь төр зүрийн сонирхол бос хамтдаа амьдралаа босгох гэсэн үнэн сэтгэл байгааг их хүний хувьд анзаарахгүй өнгөрч чадсангүй. Гэвч тэр үннийг хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй. Чи түүнээс илүү хүнтэй учирч болно хэмээн охиндоо хідэнтэй хэлэхэд Мишель ялдамхан инээмсэглээд ээжээ хүний аваг нэр мөнгөөр нь биш ямар хүн бэ гэдгээр нь харилдаг юм гэж хариулдаг байв. Мишельд сэтгэлдээ нутгийн хэдэн залуус энэ бүхнийг зүгээр хараад суусангүй. Хотынхаа хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйг монгол хүү дагуулan авахыг харах бүрд тэдний хор шар хөдлөнө. Эхэндээ хүйтэн харцаар ширтэж чийхээр шивнэлддэг байсан бол сүүлдээ ил талд өдж хатгах болов. Нэгэн орой өдчлөг тарсны дараа тэдний нэг нь төгөлдрийг хүчтэй мөргөн Мишель чам шиг хүнд тохирохгүй. Чимүү жартахар зүгээр л даалдар гэж бусд нь ч хараал урсган дөхөхөд бадрах хамгийн түрүүнд урагш алхан
Өгөө одож хэлээрэ хэмээн шууд зун хэлв. Харин тулгайч юуч дууралгүй ханцуугаа шамлан найзынхаа хажууд ирж зогслоо. Хүний нутагт хамт өлсөж, хамт суралцаж, нэгнийхээ орчуулагч болж сүүлчийн хэдэн корона хүртэл хуваан хэрэглэж авсан тэр гурван хүү аль хэдийнэ төрсөн ах дүүсээс ялгаагүй болсон байв. Удалгүй зодон эхэлжээ. Бадрах гүдэс хүчээрээ дайрч тулгай залжин аргаар найзуудаа хамгаалж төгөлдөрч бууж өгсөнгүй. Нутгийн хэдэн залуугийн өмнө атгсан гар шиг нэгдэж чадсан 3 монгол хүүгийн нөхөрлөл ийхүү бүх байлаа. Нүд нь хөхөрч уруулан язарсан бадрах инээсээр хөөхөн сонирхгүй гэд байсан хүн хамгийн түрүүнд дурлцдаг юм шүү дээ. Гэхэд тулгай уруулынхаа цусыг шудран буцах тухай бодож байсан хүмүүс одоо бүр энд үнслэхэндээ хэмээн бовтнов. Төгөлдөр юу ч дуугарсангүй. Тэр зүгээр л Мишелийн гараас чангатгаад зогсож байлаа. Эх орн нь хаа хол үлдэж ирээдүйн тодорхойгүй байсан ч энэ бүсгүйг хайрлах сэтгэлдээ эргэлцгээ байсан байв. Мөн хажууд нь зогсож буй 2 найзтай. Ганцхан зүйл сэтгэлийг нь түгшээж байсан бөгөөд тэр нь Орос Европ хүмүүсийг чухам ягаад ч юм үзэн яддаг аавынхан зам байжээ. Үүр цайхаа өмнөхөн гэгээ охин яргалан гэнэж чангаар уйлж эхлэв. Төгөлдөр зочин сэрж охиноо тэврэн үзвэл хамаг бие нь халуун шатан духан түүнэх мэт халуурч байлаа. Чанцлаа сэрээч гэгээ халуураад багшгүй. Эм би юу? Гэрэл гарах юм байна уу? Яана химэн сандарсан хоолоогоор шивнэлээ. Чанцал угсгийн босож харанхуйд тэмдчийн авсаар унтраалга дарвал азар тог ирчихсэн байв. Бүүдгэр шаргал гэрэл умгар бор гэрийг месхийн гээгүүлэхэд балдангай нөгөө л хിവэр тажигнтал хурхирж гэрийн нэг болонд өнхөрсөн хэвтэн. Бараг нүцгэн шахуу байснаа мэдсэн Чанцал бушуухан цамцаа шүүрэн өмсөд ээж гэгээ халуураад байна хэмээн чангаар дуудахад цэцгээ нойрмог нүдээ нухлан босч ирээд охины духанд гараа хүргэв. Хүүе яасан халуун юм бэ? Даарчсан болов уу? Аль би галт үлээ. Эм байхгүй яана. Гэж үгэлсээр зуухны амыг онгоолгон түлээж ихэж эхлэв. Удалгүй зууханд гал дүрлзэн асч шажигнах чимээтэйгээ хамт гэр дорхноо бүлээсэж эхэллээ. Цэцгээ охиныг тэврэн духан дээр нь хүйтэн жин тавьж дулаан хучаад аяархан бүү байлав. Эвээ минь битгий уйл да. Удахгүй зүгээр олчихно хэмээн аргадахыг оролцсон ч бомбгор хазартаа жаахан охины халуун буурсангүй. Яргалах нь улам нэмэгдэж амьс хаан хүртэл тасалдах болов. Төгөлдрийн зүрх шимшрэн өвдөж юу хийгээ мэдэхгүй охиноо ширтэнэ. Тэр гадаадын том хотод машин задалж угсарч сурсан байж болно. Эвдэрсэн техникийг чихээрээ сонсоод оншилж чаддаг болсон байж болно. Гэвч халуун шатаж буй нэгэн настай охиноо хараад юу ч хийж чадахгүй суух нь түүнд хамгийн хүнд байлаа. Хамар хашааны оюунагч совлогч үдээ очиод удчихъя хэмээн Чанцал яаран хувцлав. Ээж нь толгой дохиод гадаа харанхуй байна. Нохоо шувуу согтуу галзуу юм таарахгүй. Ер нь та хоёр хамт яв. Охиныг харж бай гэлээ. Төгөлдөр хүрмээ шүүрэн авч Чанцалтай хамт гадагш гарахад жихүүн салхи хадсар нүур ороолгон гудамжинд хаяа нэг нохоо яр хуудсана. Тэд хөдлөлдсөн алгасаар гэрт хурж удаан нүдүүлсний эцэст хаалга онгоож үс гэцгэн сэгсээсэн оюунаа нойрмог нүдээр ширтсээр гарч ирээд "Яаваа, юу болов?" хэмээн асуув. "Гэгээ гинт халуураад та очиод үзээд өгөөч." "Гэгээ хим?" "Төг ахын охин нэг настай." Оюунаа эргэлдсэн бололтой зог тусгаад "Юун сүртэй юм бэ? Жаахан халуурлаа гэд хүн чирээд байхдаа яадаг юм. Өглөө болгоод үзүүлчихгүй юу?" гэх чалхайг ойрлох сонстов. "Хүүхэд халуураад юм шүү дээ" гэж Чанцал дургүйхан хэлэхэд "Чэ дуугавэ. Оюуна хаашааж явахгүй" хэмээн
Чалгаа дахин замдран орлов. Оюунаа эвгүй байдалд орсон янзтай энэ эмийг өгч хэрвээ халуун нь буурахгүй бол эмнэлэг рүү аваад явсны дээр шүү гэд хэдэн ширхэг эм өгчээ. Хоёул яран боцож ирэхэд гэгээг тэрвэрт суусан цэцгээ оюунаа дагуулад ирэхгүй дээ гэхэд чалгаах явуулсангүй хэмээн Чанцал аяархан хариулав. Эмийг нунтаглан багахан усан дуусгаж арай ихэн уулгасан ч гэгээгийн халуун бууцсангүй. Бяцхан охин улам яраглан уйлаж хазар нь улааснаа бараан туяата болж эхлэхэд төгөлдрийн царай цонхийн цайв. Эмнэлэг бараадья. Эндээс хэр холов гэж тэр сөөнг дугаар асуулаа. Чанцал хүрмээ шүрэн босуухан басаад аха хоёулаагүй аз олж замд такси тарж магадгүй шүү дээ гэд ухсгийн гарлаа. Төгөлдөрт өөр сонголт байсангүй. Огноо чанга тэврэн энгэртээ нагаад Чанцлын араас яаран бүдчингүй лээ. Ийхүү дэлхийн бөмбөрцгийн өөр нэгэн төвд зөөлөн уур амьсгалтай нутагт төрсөн Франц, Чех, Монгол гурван өөр цус судсаар нь лугшсан бяцхан эрлээ зохин ирээдүйд учрах олон сорилтынхоо нэгдээ ийхүү нүр тулжээ. Хувь заяа түүнд амар хялбар зам бэлдээгүйг тэр шөнө хинч мэдээгүй. Харин халуу шатсан жаахан биетэйгээ аавынхаа ангирт наалтан уйлах гэгээ охин урт удаан амьдралынхаа анхны том шалгуурыг даван туулах гэж байлаа. 3 дугаар хэсэг төгсөв. Эрлээ зохины дуйл 1-р бүлгийн 4-р хэсэг. Үүр цайхын өмнөхөн хотын төвийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасаг нам гүнхэн болж эхэлжээ. Шүнжин хөлхөлдөж яарсан сувлагчдын хөлийн чимээ тасрахгүй байсан урт коридорт одоо хаяа нэг хэн нэгний бөгшүүлэн ханиалгах хаанигтай тарианы тавир шажигнах төдийл чимээ сонсогдно. Цонхны цаана өөрийн гэгээ туярж хайсан цасны ус эмнэлгийн хашааны захад мөстөн гялалзаж хотын өндөр барилгуудын орой айжмаар тодорч харагдана. Ануужин жижүүрийн дэвтрээ нээж сүүлчийн тэмдэглэлээ яаран бичв. Нэг шөнийн дотор хэд хэдэн өвчтөн хүлээн авч Ахмад эмчтэй зөвлөлдөн совилогч нарын асуултад хариулж явсаар баг зэрэг ядарсан ч цаваа сэргэлэн хэвээр байлаа. 26хан настайч Ануужин эмнэлгийнхээ хамгийн царайлаг хөөхөн бүсгүйчүүдийн нэг. Өндөр гойлог бие, цэвэрхэн цагаан царай, дүрлгэр харнууд, цээж дүрх том хөх, алхах тоолонд холбилцах альман өгзөг, энийхэд үл мэдэх хонхойдог хазар нь түүнийг илүү үзэсгэлэнтэй харагдуулна. Анагаахын дэдэж сурч байх үеэсээ л олон хүний анхаарлыг татаж хэн нэгний мөрөөдөл, хэн нэгний шохоорхол болж явсан бүсгүй одоо дотрын тасгийн эмч болжээ. Ануж эмчээ өнөөдөр ээлж гайгүй өнгөрвөө гэж ахлах сувлагч инээмсэглэн асуухад гайгүй хавар болохоор ханаад томоо хатгаатай хүмүүс их байх шиг байна да хэмээн аяархан хариулаад дэвтрээ хав. Түүнийг гаднаас нь харахад атаархмаар амьдралтай мэд. Хотын төвийн орон сууцанд амьдрна. Нөхөр нь боловсралтай, тогтсон ажилтай. Хадам аав нь эрүүл мэндийн яамд өндөр албан тушаал хашдаг. Хүссэн мэргэжлээр ажиллаж ирээдүйн баталгаатай мэд санагдах тэр бүсгүйд дутах зүйл байхгүй гэж хүмүүс ярилцдаг байв. Гэвч хүмүүний амьдрал бусдын нүдэнд харагддаг шигэ байдаггүй ажээ. Анх гэр бүл болохдоо хамтдаа амьдрах тусамдаас ч дасах тусам дурлал улам гүн болно гэж итгэж авсан үе түүнд бий. Амьдралын жинхэнэ хайр гэдэг нь гал дурлзан асах мэдрэмж ус. Харин өдөр тутмын халамж хүндлэл хамтдаа өнгөрүүлэх он жилүүдийн дунд айжмаар бүрэлддэг зүйл гэж өөрийгөө тайвшруулдаг байлаа. Гэвч он жил өнгөрөх тусам тэр итгэл нь үл мэдэг буурч эхэлжээ. Нэг л мэдхэд нөхөртөөгөө ярилцах зүйл нь цөөрч, нэг гэрт амьдардагч хоёр өөр хүний амьдралаар амьдарч буй мэд санагдах болов. Муудалцсан зүйл үгүй, гомдлох том шалтгаан ч үгүй. Хэн үүргээ биелүүлнэ. Нэгнийхээ төрсөн өдрийг мартдаггүй. Зочин гижин ирэхэд бусдын нүдэнд эвтэй нартай хос шиг харагдана. Гэхдээ хизээнээс эхэлснийг нь үл мэдэх
Тэр хүйтэн хоосрал аажим аажмаар тэдний дунд гүн бат суурьшжээ. Заримдаа оройн хоолны ширээний ард өөдөөдөөсөө харан суухдаа, заримдаа нөхрийнхөө хажууд мөр зэрэгцэн хэвтэгтэй хүртэл өөрөөсөө дасна гэдэг үнэхээр дурлахын эхлэл муу юм бол би яагаад? Эсвэл хүмүүс зүгээр л шохоорхлоо хайр гэж андуурч хамтдаа өтөлдөг юм болов уу? Гэсэн ганцхан асуултынхаа хариуг олж чадалгүй уджээ. Тэрээр сэмхэн шүүрс алдаад доош уруудан хүлээ авах тасгийн хаалгаар өнгөрөх агшинд эмэгтэй хүний цухалдсан хоолой тодхон сонсогдов. Зүгээр л ханаад байна. Эмээ уугаад идэгчгэн. Та харал та. Охин маань амьсгалж чадахгүй юм шүү дээ. Гэх эрэгтэй хүний сөнгөдөө хоолойнд арга барагдсан гуйлт мэдрэгдэнэ. Тийм сүрхий юм бол хүүхдээсээ асрахгүй яасан юм. Манад ор байхгүй. Бичиж өгсөн эмийг аптекээс аваад харь. Та арайч дээ. Шүнжин халуурлаа. Одоо бүр гэх өнөөх эрэгтэй хүний дуу тасрав. Гэнэт айд сандарсан охины цангинсаа хоолой хүлээ авахын өрөөг цуурайтуулан төгөлдөр ахаа гэгээ маань татаад байна гэж хашгирахад нэгхэн хормын өмнө хэрүүл мэд сонсогдож байсан дуужмээ тэр дороо үймэн болон хувирчээ. Яана хүүхдээ нааш нь харуул. Эмчээ. Ануужин өөрөн ирэхгүй алхаагаас харуулсан зогсов. Шүнжин ажилласан ядаргаа нь хормын дотор замхран эргэн харахад хүлээ авахын өрөөний голд өндөр нуруутай залуу хүүхдээ цээжиндээ чанга дэвэрчгсэн зогсож байлаа. Тэвэртэнд байгаа бяцхан охины хазар час улаан харагдах агаад жижигхэн бэйн үе татуулсан чичрэнэ. Нулимсандаа хутгалдсан уйлан нь хүртэл тасалдаж амьсгаан давчтан сонсогдох шиг. Хажууд нь туранхай годгор охин хоёр гараа бацлан зогсохдоо айдас цөхрөл зэрэгцсэн өнгөөр төгөлдөр ахаа яана хэмээн бараг уйлах шахан орилж байлаа. Цаг хугацаа шууган урсах голын ус мэд өнгөрсөр байлаа. Гурван найз хотын захын хуучин гараж түрээслэн засварын газар нэн ажиллаж ихэсэн нь бодсноос дажгүй эргэлт авчрав. Өглөөнөөс орой болтол тос бензин үнэрт дарагдан ажиллагч хүний нутагт өөрсдийн хүчээр хөл дээрээ босож байгаа мэдрэхэн сайхан. Техникт нүдтэй төгөлдөр эвдэрлийг баргал чихээр оншлно. Хээгүү гүдэс бадрах хүнд хүчир ажлыг гололгүй нуглаж юмны өөдөөс инээмсэглэн зүтгэн. Харин дуу цөөтөө тулгай мөнгө тооцоо сэлбэг хэрэгслийн арилжаанд илүү эв дүүтэй байв. Гурван найзын хүч нийлж жижигхэн гараж нь удалгүй ойр хавийнхны мэддэг газар болжээ. Тэр үеэр хотын гудамжаар шин цаг үеийн өнгө айс улам тодорч алтан гинж зөөсөн арьсан хүрэм өмссөн шин орсууд үнэтэй машин хөлөглөн үзэгдэх нь олширч мөнгөөр бүхний хэмждэг шин ертөнцийн үнэр хаасайгүй мэдрэгдэнэ. Гэвч төгөлдөрт тэдний сүр хүч нэг их сонин санагдсангүй. Өөрөнгөсөн ажилтай үнэнч хоёр нөхөртэй орой болгон ярьж очих гэртээ байхад өөр юу хэрэгтэй гэж үзэгслэнгоо Мишель төгөлдөр хоёрын хамтын амьдралж өдөр ирэх тусам улам бүр өнгөжинж явхаажиж дурлал хайрандаа бэлууран жаргаж байлаа. Хайр гэдэг зөвхөн догдлол биш ажээ. Ажилдаа явах юм духан дээр нүнсэх, орой ирэхэд инээмсэглэн угтах, амралтын өдөр хамтдаа дэлгүүр хэсэг, хэн нь аяг угаах вэ гэж маргалдан байснаа удалгүй инээлтэн эвлэрэх. Ийм жижигхэн зүйлсээр аз жаргал бүрэлдэхийг тэд ойлгож эхэлжээ. Удалгүй Мишель хүүхдтэй болсон тухайгаа мэдсэн ч төгөлдөрт хэсэгтээ юу ч хэлж чадсангүй. Дөнгөж саяхан л хүний нутагт ганцаараа мэт явсан монгол хүү одоо хинэгний нөхөр удахгүй хинэгний аа болох гэж байна. Энэ тухай сонссон төгөлдөр амаа ангаан таг хөшиж юу ч хэлж чадалгүй хэсэг үүлгэртэн зогсов. Чи баярлахгүй байгаа мó гэж Мишель төгшин асуухад төгөлдөр түүнийг ухсгийн тэврээд би айж байна. Гэхдээ маш их жаргалтай байна хэмээн шивнэжээ. Түүнээс хойш Мишель улам инхрээ болсон мэт санагдана. Гэцэнд хүүхдтэйгээ ярилцаж ирээдүйн тухай мөрөөдөж
ямар нэр өгөхөө хүртэл боддог байв. 100 өнгөрч намар болж өвөл ирсэн тэр нэгэн өдөр төгөлдөр эмнэлгийн үүдэнд догдлон холхиж үй үй хаалга руу түгшсэн эмээсэн харцаар ширтэ цогсно. Удалгүйг хаалга нээгдэж ядарсан ч жаргалтай гэрэлтсэн царайтай Мишель өлгийтэй өрөө тэврэн гарч ирээд "Охин" гэж тэр аяархан хэлв. Төгөлдрийн хоолой зангирч нулимс цэйлэгнэн жаахан үрээ хараад хэсэг дуугарч чадсангүй. Бомгор хацартай, цайвар арьстай, том хүр нүдтэй тэр жаахан амтан түүний долоовор хураг атгахад хорвоо дэлхий тэр чигтээ өөрчлөгдсөн мэт санагджээ. Хэдэн хоногийн дараа төгөлдрийг охиноо эрхлүүлж суудал "Нэрийг нь яхав?" гэж Мишель инээмсэглэн асуув. Төгөлдөр охиноо хэсэг ширтэд сууснаа намуухан дуугаар "Гэгээ" гэж дуудлаа. "Гэгээ?" "Тийм ээ. Миний нутагт гэгээ гэдэг нь гэрэл гэсэн үг. Харанхуйг үргээдэг, хүнийг дулаацуулдаг өглөөний анхны туяа." Мишель охиноо ингэртээ улам ойртуулан "Гэгээ. Сайхан нэр байна" гэж аяархан давтжээ. Ийхүү Франц эмээ Чеховөө ээжин удам Монгол эцгийн цусыг өвлсөн бяцхан охин хорвоод мэдлэж 2 өөр твээс эхэлсэн хайрын түүх 3 дахь зүрхний цохилдоор үргэлжлэх болсон юм. Тэр үед хэн ч мэдээгүй. Тос үнэрсэн жижигхэн гараж, түрээсийн байрны инээд хөөр, өлгийтэй өрөө тойрон мөрөөдөл ярьж суусан тэр өдрүүд нь тэдний амьдралын хамгийн гэрэлтэй, хамгийн аз жаргалтай үе байсныг. Таксинаас буунгуудаа төгөлдөр халууран уйлгнах гэгээг цээжиндээ чанга тэрсээр чандлыг дагуулan эмнэлгийн хүлээ авах тасаг руу яаран ороод "Эмчээ, охин маань шөнжин халуурлаа. Амьсгаанж нэг л сонирн болчихлоо. Үзээд өгөөч" гэж тэр арга тасарсан хоолоогоор гуйв. Жижүүр эмч охиныг яаран сандран чагнаснаа "Зүгээрээ. Хөнгөн ханиад байна. Эмээ угаад идэгчихнэ" хэмээгээд хэдэн эмний нэр сараачин бичиж өглөө. "Эмчээ, шөнжин халуурлаа шүү дээ. Хэвтүүлээд ажиглаж болохгүй юу?" гэж төгөлдрийг дахин асуухад өнөөх эмч "Манад ор байхгүй. Ийм хүүхэд зөндөө ирдэг юм. Эмээ аваад гэртээ харьцгаа" хэмээн төвөгшөөсөн янзтай хариуллаа. Аргаа барсан төгөлдөр эмийн сангаас эм авчиран чандлын тусламжтайгаар гэгээд арайхийн уулгаж дуусав. Гэвч охины халуун буурсангүй. Жижигхэн цээж нь хэржигнэн уйлгнах нь улам өрөвдөлтэй сонсогдно. "Эмчээ, дахиад нэг үзээд өгөөч. Охин маань зүгээр биш байна" гэж төгөлдөр царай алдан хэлэхэд "Одоо яваач ээ. Хэлээд байхад ойлгодог юм уу? Энд суух газар ч алга. Орч алга" хэмээн сувлагч бүсгүй ундууцангуй хашгичлаа. Охиноо тэрсээр хүлээн авахын хаалгаар гарч явах агшинд өөдөөс нь өндөр цагаан бүсгүй яран орж ирээд гэнэт зогтуулсан төгөлдрийг хэсэг ширтснээ үл итгэсэн мэт нүдээ томруулан "Төгөлдөр" хэмээн аяархан дуудлаа. Төгөлдөр гайхан эргэж харахад танилж юм шиг, танихгүй юм шиг санагдах өнөөх бүсгүй "Танихгүй байна уу? Би анууч юм байна. Яагав? Тэр жил барьцаанд очиж хэд хонсон" гэд инээд алдан гараа сонгов. Гайхширсан төгөлдөр хэсэг бодол хийснээ "Анууж эгч" хэмээн дуу алтлаа. Ануужингийн харц тэр дороо төгөлдрийн тэвэрт буй бяцхан охин дээр тогтон "Хүүхэд ч нү" гэж шивнэх шахам асав. "Тийм ээ. Шөнжөнгө халуурчглаа. Үзүүлсэн чи ханиад гээд. Гэхдээ нэг л бишээ." Ануужин охины улайсан хацар хэржигнэх амьсгааг анзаараад царай нь үл мэдэг ховсхийн "Нааш ор. Би өөрөө үзье" гэж шийдэмхэн өнгөөр хэлээд цааш эргэлээ. Хэдхэн хормын өмнө тэднийг хөөх шахаж байсан хүлээн авахын өрөө тэр дороо намгүн болов. Ануужин эмч гэгээг болгоомжтой тэврэн авч үзлэгийн орон дээр хэвтүүлээд чагнуураа зүгээд хянуур үзэж эхэллээ. "Хэд хоног халуурч байгаа вэ?" "Өглөө өөрөөр хэлсэн. Бид хоёр өчигдөр вагоноос буусан юм л да"
Ануучин толгой дохиод удаан гэгчин чагнаж охины амьсгалыг сонсож чэйжийг нь зөөлөн тогшлон халууныг нь үзэв. Нэг удаа чагнаснаа дахин чагнаж бүр охины байрлалыг өөрчлөн байж нэгтлэх зуур царай нь айжмаар барааж эхлэв. Сувлагчаа, хүүхдийн дасагт ор байгаа юу? Байхгүй шүү дээ эмчээ. Тэгвэл гарга яаралтай. Гэхдээ би хариуцлагыг нь өөрөө хүлээнэ. Ануужин огцомхон босоод энэ энгийн ханиад биш байна. Айхтар хатгаа авчихжээ. Яаралтай хөвтүүлнэ гэхэд төгөлдрийн дотор пал хийн уруулан өмөлзөж амьсган чихтэй дэрлээ. Эмчээ, энэ аюултай юу? Одоо бид яаралтай арга хэмжээ авна. Хожимдлгүй ирсэн нь яамаа сандрах хэрэггүй. Чанцал булан зогссон хэвээр энэ бүхнийг чимээгүйхэн ажиглана. Хуучирч багтсан хөрөмнийхээ ганц зүг доош нь татаж хоёр гараа атгсан нь айсандаа үл мэдэг чичирч байлаа. Эмчээ, гэгээ маань зүгээр болов гэж тэр арай ядан асуулаа. Ануужин охины мөрөн дээр гараа зөөлөн тавин зүгээр олноо минь дөө. Харин одоо бидэнд хідэн эм хэрэгтэй байна гэд жор бичиж дуусаад манай эмнэлэг зарим юм нь дуусчихсан байна. Эднийг яаралтай аваад ирээрэй гэлээ. Төгөлдөр жорыг аван босох гэтэл чанцал та явах хэрэггүй. Би гүгээд ирээ гэд хариу сонсолгүй хаалгаар үггүй одлоо. Төгөлдөр охиныхоо орны дэргэд сов. Халуу төнөх жижигхэн гарыг хатгаад амьсгал бүрийг нь чагнан суухдаа охиндоо хит хайн ганцхан өөрийгөө зэмлэж байлаа. Төдөлдөлгүй дусал залгаж тариа хийсний дараа охины амьсгал айжим жигдэрч эхлэв. Улаасан хацрамж үл ялэг цайран уйлгнах нь хүртэл намжив. Ануужин орны хажууд хэсэг зогсноо уртаар амьсгаа авч одоо гайг болж байна. Гэхдээ хэд хоног сайн ажиглан шүү хэмээн аяархан хэлв. Тэр үед төгөлдөр хэдэн цагийн турш зангирч байсан цээжээс суллан нүдэн анин тухай охиныхоо жижигхэн алган дээр хүргэн баярлалаа Анууж ихчээ гэж сөнг дугаар шивнэв. Ануужин үл ялэг нэмсэглээд баярлах болоогүй. Одоо л эмчилгээ эхэлж байна гэснээ цонхны дэргэд очин бодолд автлаа. Түүний сэтгэл төгөлдөр бяцхан охин эргэлдгээс гадна эхнэр нь ямар бүсгүй байх бол гэсэн сониуч гэхээс илүү үл ялэг атаархсан байдал давамгаалж байлаа. 4-р хэсэг төгсөв.